Бид бүгд урт удаан аз жаргалтай амьдралыг хүсдэг. Гэвч жил бүр олон мянган хүн хавдар гэх хүнд өвчний оншийг сонссоор байна. Хамгийн харамсалтай нь тэдний дийлэнх нь эрт илрүүлэгт хамрагдаагүй улмаас өвчнийг хожуу шатанд мэддэг. Гэтэл хавдрыг эрт илрүүлж чадвал эмчлэх боломж өндөр байдаг. Урдсан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг бол маш чухал. За энийг нэг өвчин дээр жишээ авч ярэ. Жишээ нь ходоодны хорт хавдар. Ходоодны хорт хавдар эрт үедээ бол ямар ч зовөр шинж тэмдэг байдгүй. 3 болон 4-р үедээ орсон хавдартай хүмүүсийн 50% нь л зовөр өгдөг. Тэгээ монголчуудын ихэнх нь яагаад ингэж хорт хавдар хожуу онцлогдоод байна гэхээр хүмүүс зовраараа өөрийнхөө биеийг хянаад байгаа. Тэгэхээр эрт илрүүлэг үзлэг явах хугацаанд хүмүүс одоо ямар ч зовөргүй ч гэсэн шинжилгээнд хамрагдаад маш олон хүмүүс эрт үедээ онцлогдож одоо бүрэн эмчлэгдсэн байгаа. Эрт илрүүлэг бол амьдралд өгсөн 2 дахь боломж юм. Би бол өөрөө эвэрүүл гэж бодож ирсэн. Хэрвээ TV бодож яваагүй мэдгүй шүү дээ, үзүүлэхгүй яваад л хүндрэл байсан байх л та. Ерөнхийдөө хавдар гэдгийг бол эвгүй юм байна даа л гэдгийг л бодож явснаас бол өөрөө туулаг болохоор надад юм ойлголт юу ч байхгүй л. Би дорнд эхлээд нөхрөөсөө өмнө орж дорндуулаад яг гарах гэсэн байхгүй. Тэгэхэд манай хүн нөгөө талын юунд дорнд ороод гэсэн шагдварсаар юмч. За хоёрд нахаа та нэг төр хүлээж байгаараа энд би нэг юм харах гэдэг шиг нэг жоохон хүлээж байгаараа гэл. Тэгэхэд нэг ингэнүүд нэг ингээл нэг юм өгсөн явцсан. 2-3 жилийн настай байсан хүнийг те өнөөдөр ингэ цаанаа 20-30 жил ингээд амьдрахаар болгочих жоохгүй амьд явахаар болгож байгаа байхгүй. Өөртөө байгаа одоо за хэмжээний тэр энэ эргэтэн дотор яваа тэр өвчнийг ингээд мэдчихэж байгаа гэдэг чинь хамгийн чухал юм байна гэдгийг л ойлгосон. Өөрийн болон хайртай хүмүүсийн төлөө эрт илрүүлэгт хамрагдаж хожим биш өнөөдөр илрүүлье. Баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд. Баярлалаа итгэл хайрлсан хэн бүхэнд. Баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан